Өнөөдрийн хичээлээр бид Монгол Улсын эрүүл мэндийн боловсон хүчин бэлтгэх тогтолцооны хөгжлийн тухай үзэх болно. Манай багт анагаах ухааны суурь боловсролын 125 дугаар хэсгийн София, Өсөхбаяр, Номон хишиг номон дээр сод бэлэг нар байна. Манай агуулга. Монголд хүний их эмчнийг хүний нөөцийг хэрхэн бэлтгэж ирсэн тухай. Монголд дотооддын хэмж бэлтгэх ажил хизээ эхэлсэн, хэрхэн өрнөсөөр ирсэн тухай. Боловсон хүчин бэлтгэх ажилд ямар өөрчлөлт гарсан тухай үзнэ. Эхлээд бүгдээрээ Монголд хүний их эмчийн хүний нөөцийг хэрхэн бэлтгэж ирсэн тухай үзцгээе. Монгол улсад эрүүл мэндийн боловсон хүчин бэлтгэх ажил 1921 оноос эхтэй. Тухайн үед ардын засгийн газрын шийдвэрээр анхны төр сургалтуудыг зохион байгуулж, их баригч, бага эмч нарыг бэлтгэж байв. 1930-ад онд Зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар их эмчийн гадаадад сургаж эхэлсэн бол 1942 онд Монгол улсад өөрийн анагаах ухааны дээд боловсролын байгууллага анагаах ухааны факультет одоогийн Мөсийн АУС байгуулагдсан. Энэ нь хүний их эмчийн нөөцийг дотооддоо бэлтгэх анхны үндэс суурь болсон юм а. Монголд дотооддоо их эмч бэлтгэх ажил хизээ эхэлсэн, хэрхэн өрнөсөөр ирсэн тухай. Дотооддоо их эмч бэлтгэх ажил 1942 онд анхны факультет байгуулагдсанаар эхэлсэн. Үүнээс хойш тасралтгүй хөгжиж 1961 онд анагаах ухааны их сургууль АУС бие даасан байгууллага болон өргөжсөн. 1990-ад оны шинэчлэлийн үед гадаад харилцаа тэлж эмч бэлтгэх хөтөлбөрүүдэд олон улсын стандарт руу төхөж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн хүний нөөцийн хөгжлийн үндэсний стратеги олон улсын хамтын ажиллагаа шинэ технологид суурилсан сургалт идэвхтэй нэвтэрч байна. Боловсон хүчин бэлтгэх ажилд ямар өөрчлөлт гарсан? Хамгийн гол өөрчлөлтүүдийн нэг бол сургалтын чанарыг сайжруулах зорилгоор competency based education буюу чадамжид суурилсан сургалтыг нэвтрүүлсэн. Бие анагаахын суурь мэдлэг, хүний харилцаа ёс зүй, цахим эрүүл мэнд, хөдөө орон нутагт ажиллах чадвах зэрэг шинэ агуулгууд нэмэгдсэн. Шалгалтын тогтолцоо олон улсын стандарттай нийцэж, клиникийн ур чадварын дадлага улам чухал тооцогдох болсон. Цахим сургалт симулятор сургалтын орчин нэвтэрч оюутнуудад бие даан суралцах боломж өргөжсөн. Дүгнэлт. Монгол улсад эрүүл мэндийн салбарын боловсон хүчин бэлтгэх тогтолцоо түүхэн хөгжлийн явцад үе шат бүртээ шинжлэгдсэн, сайжирсаар ирсэн. Эхний жилүүдэд төр сургалтаар эхэлсэн боловсон хүчний бэлтгэл өнөөдөр дэлхийн чиг хандлагад нийцсэн, илүү нарийн мэргэшсэн, олон практикийн хосолсон боловсролын систем болон төлөвшжээ. Өнөөгийн байдлаар Монгол улс зөвхөн эмч мэргэжилтэн бэлтгэхээс гадна тэднийг орчин үеийн эрүүл мэндийн сорилтод бэлдэх, ёс зүйтэй хариуцлагатай чадварлаг мэргэжилтэн болгон хөгжүүлэх зорилгоор олон улсын стандарт, технологи, арга зүйг шат дараатайгаар нутагшуулж байна. Иймд бид ирээдүйд илүү бат бөх үр дүнтэй эрүүл мэндийн тогтолцоог бий болгоход гол үүрэгтэй боловсон хүчнээ чанартайгаар бэлтгэхэд онцгой анхаарах шаардлагатай юм. Та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа.